Юу цаана Жанжанэд тавтай морил өнөөдрийн дугаар маань маш гоё юм даралж байна. Тэр бол артист, дуучин, артистийн рөлтөө. За яасан баярлаа. Ромын бро. За сайн юм байна. Нам 50-д явжлаа. Сарын өмнө Монголд ирсэн. Цомгоо гарах гэж байгаа. Гарах гал бараг 2 жил ч болчихоо. Тэгэл явсан. Гарах гал явжлаа. Энэ жилдээ багтаад бөөндөө ер нь гарах болол гэж бодлоо. Ер нь шоуд альбом гаргах гэсэн бодлоо юм шүү дээ. Тий, одоо дуу игээд 10 жил болж байгаа юм. Тэгээд тийм үү. Тийм готлаа өмнө дандаа нөгөө mixtape-д гаргаж ирсэн. Ерөөс нөгөө official яг юм full studio release яг тэгж гаргаж байгаагүй. Тэгмээд одоо л яг after 10 years 10 жилийн дараа бараг дебютээ хийж байгаа гэх юм уу. Тэгээд за альбомноос одоо 2 дунд цацсан байгаа. Өмнө жил 2 дунд цацагдсан. Тэгээд тасралтгүй өргөжлүүлж гаргана гэж бол тэгэл бас ер нь дуулахгүй шиг бас байдаг юм байна. Дуу өгч хэцүү бах тий. Яг хоо нэг амар хэцүү ч хаашин чинь. Гэтэ яг хоо одоо миний гол хийдэг юм одоо өөрөө дуртай болохоор өдөр тутамдаа одоо ингээд за хүн ингээд нэг ажил хийдэг байлаа гэж бодъё л доо. Яг би яг дуу хийдэг байхгүй. Тэгээд өөрөө зөв одоо дуу их процесстэй амар дуртай. Одоо яг дуу хийж байхдаа өөртөө амар гоё байдаг. Тэгээд яг хоо одоо за thanks bro. Ярилцлага өмнө жинхэнэ их шигч байна. За манай нэвтрүүлгийн нэр бол Жанжан байхгүй юу? Жанжан. За. Тийм, тулахаар Жанжан. Cheers левэж. Нэгээрээ. За cheers. Жанжан. Амжилт нэвтрүүлэгт нь амжилт хүсье. Амар. Ямар чихэрлэг вэ? Ямар хаа. Сууж ушгал амтагдаж байна. Би нөө аюулсан бахта амар их сууж уудаг гэсэн. We're together. We are here. We say you. Амар их шашин нэг шүү дээ. Тий. Солонгос байх ямар анх гойсон. Тэгээ хаагаар завгүй амьдэрдэг байсан. Тэгээд яна мөрөөдөлтөй хөглөгдөж амьдэрдэг. Тэгэл доогоо игээд. Гоё юм аа. Тэнд найзуудаараа нэг студ нээсэн. Тэгэл амьдэрдэг байсан. Одоо яг анх очоод эхний жил нэг солонгос найзуудтай болоод солонгос хүмүүстэй hang out хийж эхлээд тэдсэн чи гарууд чи өдөр болгон баг ууж байгаа юм шиг байна. Хичээлээ тараал хоол идэхгүй гээл. За тэгээд хоол идэж байгаа сууж уух гээл. Окей. Тэгээд хэндэ надаа гот амар гоё байдаг гэсэн. Одоо бид Монгол дандаа цагаан ирэх уусаар гараад ирж байгаа шүү дээ. Тэгээд уус ч амар зөөлхөн нэг арай юм гоё саатаа хөгжилтэй сохтоож мохтоод байгаа юм болоо. Тэгээд нэг хит хоног лээ яг солонгос хүмүүсийг яг дагаал яг хит хоног ингээл дараалал сууж байгаа байхгүй. Тэгэл ходорж байгаа. Тэгэл доргоо олоод амтан доргоо олоод гот амар шартж байгаа юм шиг санагдаж магадаа. Би бас нөө илүү нөө юм чанга арих юм дэр нь бол илүү. Тийм. Вау. Зөөлөн юмнууд ууж мохол нэг амар юм шүү дээ. Яг пэвэнт дуртай. Тэгээд тийм бол гоё тийм. Яг алкохолны culture nice амар одоо чи хүн төрөлхтөөс гоё юм зогоолоо ш бид нэр тэ өөрсөндөө гоё юм зогоод тэгээ орноороо өөрсдийнхөө соёлоор ингээм амар хөгжсөн. Тэгэнгუთ яг Монгол хүн болохоор тэгдэж магадгүй. Гэтэ монголчуудаа сатаа ярих уудаг байсан үгүй мэдэхгүй л байна л да. Гэтэ яг би арай жоох юм чанга арихнууд дээр нь дуртай. Өвнө хүмүүс ч нэг дандаа зөөлхөн арих гэж ярьдаг шүү дээ. Аль болох зөөлхөн байвал гэдэг. Надаа тэр надаа хамрын нэг самсаа шахираад. Тэр гоё л анх удаа би бол ийм байж байгаа юм. Сонирхолтой л юм. Манайх дээр ерөөхдөө спонсор байгаа. Нийслэл Super Light. Мэдээж би бас сууган пэвнүүдээ нэг тий биднийг 60 жил тахтаа. Энийг хасаа. Гэтэ яг хөө нэлээ алтартай. Тэгээ сүүл шинжлэхдээ Super Light болсон. Super Light-ийнхандаа баярлаа. Super Light-ийнхандаа баярлаа. Тэгээд мөн V сууж өгöd G-ийн зөвхөн V сууж өгөө гаргасан мөлий. Тэгээд бүх солонгос энэ олонгууд өөр нөө юу юм уу те. Тэгээ одоо энэ чором гэдгээс тийм өөр юм өөр. те. Тэгээд зөвхөн одоо GS-ийн бүх салбаруудаар болон солонгос хоолны ресторануудаар л худалдаа л гэж байна. Тэгээд сонирм байгаа зэсгтэй. Ингээ шинэ ингээ сүүжүүнөр ингээ гарч ирээд. Тий, би бас тэрнээс гайхалаа. Би анх ингэж боддог байсан байхгүй нөө. Яг нэг ширхэг сүүжүүний компани нь одоо тэрийг монопол хийгээд тэгээ одоо зөвхөн ногоон шилтэйгээ те энэ тэр ингэж гаргадсан байна. Энэ тэрэгс ч юм бас гүү болж таарсан. Олон компани олон төрлийн сүүжүү гаргадаг. Одоо сая чинь J Park өөрийнхөө сүүжүүг гаргалаа шүү дээ. Тэр нь арай нөгөө юм хатуу юм байлээ. Энэ
хэдэн градуст очилаа. Тэгээд арай үнэтэй арай тийм хатуу. Гэтэ нэг үнэтэй байлаа нэг 9000 вон зам. Юу хямдхан юм шүү дээ. Би оюутан байхдаа яг 5000 воноор бол баг шоут. За 5000 10000 воноор тэгвэл бүр аймаа. Нэг орой хаг шаадаг гэсэн байхгүй. Ингээд тийм нэг метрогоор 1200 воноор тэгээ за Итаван одоо авахгүй ч хондоо ч юм уу тэ ороод тэгээ готлаа буцаж ирэх 2 метроны мөнгө нь 2400 вон. Тэгэл очоод тэрс нөө хурдан сохтой гэл газ сууж байгаа. дэлгүүрээс сууж аваад гадаа ингээл найзуудтайгаа ууж зогсоо. Тэгээ тэмчээс нөө нэг гадаа тэр соёл амар nice гадаа ингээл дуу муу тавиалтай хүмүүс ингээл тойроо зогссон rap freestyle хийж мэгэлтэй. Тэгэл би чинь тэр надад амар сонирхолтой амж амар гоё санагдал. Тэгэл уугаал тэр үедээ ингээл фан аваад найзуудтай болж боллоо. Тэгэл яг хоёр сууж уугаал жоохон согтоол тэгэл клуб ороод. Тэгээ нөгөө клуб би бол нөгөө клубд ажилтдаг байсан аахгүй. Тэгээд MC хийдэг байсан клубуудад. Тэгээд тэр нөгөө клубуудын менежер нэтэр эзэн мэзнүүдэн ингээд тайлбар ингээд таньдаг болсон. Тэгээд нөгөө такс төлөхгүйгээр клуб орж байсан аахгүй. За нөгөө клубууд руу. Тэгэл нэг амар мөнгө өрөх шаардлагагүй. Тэгэл яг бараг 100000 вонд амар шоотаад өглөө метро эхлээд гэртээ хайрж унтаал. Тэгэл за манай өнөөдрийн амттай болоод ялж байгаа суугаад нам уу гэв. Тийм. Юу тэгээд хэлчихвэл суугаад нам уу. Тийм тэгээд хэлчихвэл хамаа. Суу нам уу. Нэртэй. Суу нам уу болохоор энэ модны хамаа юу лээ. Өхрийн суу тэгээд нам уу юм уу те. Тэгээд монголчлоод суугаад нам уу гэчихэр ингээд шууд тархин код гэдэг. Тэгээд авчих юм биш тий. Тэгээд өнөөдөр амттай болоод ялж байгаадаа маш их баярлалаа. Баярлалаа. Ер нь бол дандаа гоё бол байдаг л та. Тэгээд сангамсаал байна. Чи алин нийтмэр зөв шууд бүгдийн л бүгдийн амар үсэж ин чигсэн. Чи ингээ хоол идэж байхдаа ингээ юм ярьдаг хүн байдаг шүү дээ. Тиймэрхүү юм яг юу гэж боддог юм? Яг амд нь хоол авахгүй ярьж басгаар бол ярьж л таах хэрэгтэй. Би яг нөө өдөр тутамдаа ус амар. Ямар Өдөр тутамдаа ус амар их ярьдаг байхгүй юм байна тийм бай. Тэгээ нэрээ. Дөөдөө нөө хоол идэж хахад надад нөө ярмаар санагдаад байдаг байхгүй нөө боннаас хоол юм ярих гад нэг амар гой инээдтэй нэг юм ч юм олсон. Тэр хэлэх гээд амд дотор хоол байгаа те өнсөн шоод байдаг. Дөөд яг амаа олсолчвол тэгэл ярьдаг аа. Ер нь бас хоол ээж ихтэй бол гоё тий. Хоол тамун таадаг шүү. Гэтэ зарим хүн сайн дурна шүү. Одоо юм энийг чи. За баярлалаа. Одоо боондо хамт хоол идэх гэдэг ч амар юм чухал. Хүн төрөл одоо хүний амьдралын бас чухал өдрүүдийн нэг хэсэг байгаа байхгүй одоо ингэж гэр бүлээрээ хоол идэх ч юм уу те хамтаа амартай юм те. Тэгээд тэр одоо тэр ширээн дээр ингээд яг цуглаар хараа те боондо юмнуудаа ярилцаад хоол идэх өмнө ч гэдэг данаач гэдэг юм уу те ийм байна тийм байна гэж ярилцаад тэр цаг хугацаанууд амар үнцэнтэй хэрэгтэй юм санагдсан. Би ихтэй бас тэгж бодоод байдаг чинь хоол гэр бүлээрээ хоол идэх юм бол нөгөө бидний нөгөө юм үг нөгөө одоо энерги гэх юм уу хайр авч тий. Тэр мөрөнд ч гэсэн амар дотносох байдал нь илүү болт юм шүү тий. Би ер нь тэгж зүйл бол аюулсан анзаарч. Хоол бол гэхдээ ер нь бол хүн болгоны жаргалтай дааврыг хэсгэж байгаа учраас тий. Тэр байдал дээр нь ингээд би яг хардсан бас арга бүр гой санагдаж гэж бодоод байна шүү. Өнөөдрийн дугаар дээр л ерөөхдөө хоёр дахь салбар дээр нь ерөөхдөө ярьж байгаа гэсэн. Шинэ салбар нэг гэж байгаа. Skywing-ийн зайсан илийн ерөөхдөө ертөнцийн төгөр бол хоёр салбартай юм уу тий? Тийм, энэ хоёр дахь салбар. Тэгээ энэ доторх орчин бол үнэхээр гоё юм. Тэгээ би бас анхудаа ярьж байна. Төө би бас анхудаа ярьсан гоё одоо. Гоё юм. Бра хэзээс ярьсан нэвтрүүлэг хийж эхлэе гэж бодсон юм. 2 жилийн өмнө. Би зөв подкастыг амар хүсэлтэй. Байсан. Тэгээд байжгаад манай монголчууд нэрээ амар подкаст хийдэг гэж бодоод. Тэгээ би Ямжаагаа санаавсан байхгүй юу? Ямжаагийн Ямжаас ерөөхдөө санаа. Би өөсөө Ямжид амар дуртай болохоор. Яа. Тэгээд амар рэпертэй. Тий, амар. Тэгэл за ер нь бол энийг бол угаасаа заавал би л хийх юм угаасаа өөр юм бараг эхлүүлэх байх гэл. Тэгээ шууд яриад. Тэгэл шууд хэлсэн. Бүх юм ч гэсэн цаанаас ер нь яг бараг тайминд яг таарсан гэсэн. За. Бүжиг байгаа штэ. Амар сүдүү. Энэ гас тий. Бүжиг гоё. Тэгээ бүжиглээд хэдэн жил бүжсэн. Би нэст багасаа л ер нь бүжиглээд цэцэрлэгт хасаа. Би 2000
4 оны кино лөө. Нөгөө You Got Served гэдэг бүжин кино байхгүй. Тэр баг дэлхийн анхны юм арай анхных биш ч магадгүй та хоёр дахь нь баг анхных нь юм street dance та годамжны бүжин кино байхгүй. Тэгээ ингээд юм боксер рингэн дээр хоёр талдаа ингээд бооцоо тавьж хамтлагаараа баатдаг. Тэр жоохон бахтай үзэл. Нэр цэцэрлэгтэй хахта хамгийн анх нээсэн авьяас нь beatbox байсан аахгүй. Би зөвөр Йоо, санд юм уу? санаж бай. Жоохон амар санд. Тэгээд авьяас үзүүлдэг юм хүмүүст ингээд энэ тэр beatbox үзүүлдээс. Дараа нь би тэр киног үзээд бүр юу тэрэн дээр ингээд тэр үедээ Seawalk гэдэг нэр гараг байсан маань. Тэгээд яг гол дүр ингээд ганцаар орд гарч ирлээ. Seawalk гэгээл хөлөөрөө бах ингээл тэр бүр тэрийг хараад толгой молгон дээр эргэж байгаа ваа. Тэгээд тэр киног өдөр алга үздэг. Тэгэл дуурайдаг. Тэр бүр ингээд зохиолтойн дуурайч мөрөөд. Өглөө ясэрснэ гэрхэн болсон да. Ингэж мэгцээ байцсан чи яаж байгаа намайг. Тэгснэ гэн босноо мөжиж үжиглээ. Гэнтэй бахан мөжиж үжиглээ. Тэгэж байжгаад Big Bang гарч ирж байгаа. 2007 онд. Тэрс тэгээд 8 настай. Тэгээд тэр эдэ чин дебют энэ тэр гээд амар болж байгаа. Тэгээд тэднийг анхаарал дуулаад бүжиглээд тэ энийг ингээм хамт ингэж агаад бас дунд амар дуртай байсан. 50 Cent fan эсэхгүй цэцэлгээсээ. Тэгээд дандаа энэ харуудын хипхоп дуу ингэж сонсдог. Дандаа gangster rap сонсдог байж байгаа. Тэдсэн чинь хамгийн Big Bang-тай танилцж байгаа. 5 бэстэ. 5 бэстэ гарч ирээ 5-аа яаж ч шаарал. Би бүр юу Бостой харагддаг тий. Тэгэл тэдний миний өдөрт хэд юм тэр тэд нар болчихж байгаа байхгүй. Дуу сонсоод дааж дуулаад бүжүүлээ. Тэгээ би солонгосыг сурахаас өмнө шүү дээ. Яг 14 он хүртэл Big Bang гарсан бүх дууг би цээжэр мэддэг зэ. Бүхүүгээ мэддэг. Тэгтээ солонгос хэлээр мэдэхгүй гэж. Зүгээр л дуулахаар шууд мэддэг юм шүү дээ. Зүгээр л юм аялахаараа сурцсан. Тэгээ одоо харуу энтриг би стил жинхүүг нь мэддэг байхгүй. Тэгээд яг дуулангууд дээр үехээр доолааш аав сурснараа. Киндэр нь яг дуу хийн гэхээсээ илүү ер нь бол бүжигчин болно гэж боддог байсан. Ваа, тийм 16 нас хүртлээ бол тэр ч цэнгэнд бүжигс бүжигтэй байсан. Цэнгэнд тойл угаасаа. Хулиганс хөлгөө ах их дэлгүүрт юм B-boy сургалт явуулдаг байсан байхгүй. Анхаарад тэр нөө одоо юм юунуудаа foundation-уудаа сурж байгаа байхгүй юм. Freeze гээл тэ толомолон дараа тогтоол top rock гэнэ тэргээл. Тэр үе чинь Монголын бүжийн угаасаа юм оргил байсан. Тэр бол байна. 12 электро бол бүр god Vertified my амар шатдаг байсан. Тэр 13 оны Vertified-ыг сандаахгүй. Тэр үед 6 авраг авчихсан 13 оны Vertified. Тэр үе амар тэ. Юу хараал пүү. Юу ч одоо тэгэл ваа. Тэр гэхдээ амар гоё байсан. Бүжгийн одоо индастри юу те ингээд одоо тэр яг оргил үе хаа. бүжиглдэг байсан бүгд одоо юм дууч артистууд болсон баг. Одоо байгаа бүгд бүжиглдэг байсан баг. Тэгээд мань стил бүжигчин болно гэдэг зорилготой байсан. 16 17 онд ч лөө мен хамгийн шүтдэг бүжигчин байсан аахгүй. Яа нэг бүд гээд солонгост гартайг уулздаг аахгүй. Тэгээд воркшопт суугаад юм ярьж мараал. Тэгэл би бүжиглэн гэдэг бодлоо орхиж шээс. Мөрөд бэлчиж болох тийм. Магадгүй. Тэнцэрэгт орсон шүү дээ. Би ихтэй яг би зөвөр ингээд мэдмээр байгаа байхгүй. Энэ нэг юм нууцын зэрэглэл мэрэлж байхгүй. Юуны нууцын зэрэглэл бро? Ер нь тэнгисийн эргийг яг гэрээ мэрээ дөрөн дээр андмори нөө талаар хамаагүй юм тэр нууцын зэрэглэлтэй темнууд бол байгаа. Гэтэ яг би тэрийг өөрөө шүүгээд өөрийнхөө хэл талаар хэмжээнд бол тэгэл хүмүүс дээрээс дуусаа юм байсан. Дотоод л хөгжилтэй л байсан. Туссан байгаа юм шиг л байсан. Чи тэр дотор бүр зөв яг ингэ ангиа өдөр явдаг нэг тэгдэж штэ 10 жилтэй. Яг тэгж юм шиг. Надад тэгсэн. Тэнгисийн эргийн чамд урилга ирсэн ер нь аудишн авсан. Урилга. Тэгээ чи бодохдоо яг юу ч гэсэн би эхлээд бол үгүй гэж хэлсэн байхгүй. За. Би нэг тийм нэг дуртай биш гэдэг. Тэгээд төгөл зөв дуугаагээд ингээд дуугаараад ингээд хүмүүс зөвхөн songwriter-аар хараасаа гэж боддог байхгүй. Та бид нэлээд уулзсан аваад ярилцаад. Тэгээд нэлээд бодож байгаа байхгүй.
цомгонд амар Нөлөөдөө шүү дээ. Манай. Гэтэ өмнө ямар ч тийм нэвтрүүлэг байгааг бол чинь анхны удаа болохоор юу бодож байгаа яах ч мэдэхгүй байна. Төсөөлөхгүй юм тий. За бэт тавьж байгаа юм шааж байгаа. Тийм ээ тий. Тэг би бол амар айдал байсан за хүндээ. Манай яста үг бүр яг л хэлсэн. Тэгмэд би амар айцтай шаадсан байхгүй тий. Яста юу гарах вэ? Тэгмэд би бас ингээд яг амар нээлттэй хүн юм шиг хэрнээ заримдаа би амар ичмхээс байхгүй. Тэг чинь одоо дээгүүрээ нүцгэн байхаас чичмчдэг байсан байхгүй. Тэгин чинь тэрэн дээр ном таймер байгаагч мартчихсан байлаа. За. Нэр цаа шатан бал. Оо бэсла ясаа. Ингээр галзуу. Тэр бол гоё юм. Бүр амар нүур харсан. Бүр амар нүур харсан. Өмнө яг ингээд стелж байгаа санаа зовсон юм татай ингээд одоо л зүгээр би сайн байгаад өөрийнхөө юмыг зүгээр ингээд хийж байвал ингээд босоод бүгдээр нь салгаж өгнө гэж бодцоо. Тэгэл би юмаа ээж тэ тэр хүн одоо юу гэнэ ингэнэ тэ миний салгавчааг бэлэн л байж оо маа өгшөө наач чиний л бодлоо I don't give a fuck bro тэ тэгэл яа тэмэлдэл тэрэн дээр бол амар нүур хаарсан яг өмнө ингээд яг жоохон нүур хаарсан л байсан л та ингээд дуу цацаал хүмүүс муу тэр комент уушаал тэрнэр тэрч мэрэл тэгээ сая өмнө жил бол бүр амар нүрийн хаглаа шатж байгаа Жинхэнэ зүгээр надаа Мартин 8-наар байна шүү дээ. Мартин 8-наар 10 биста минь хөрсөн гэдэг та. бүр тэгтлээ тэгж байгаа юм. Үгүй шүү дээ. Тэр чинь мен дээр та эмхтэй өнөөс өөрсдөө чамдаа минь төрөө. Би вау. Тэгээ өмнө за дээр үед биш. Өмнө яг би тэр юм дээр амар эмзэгэлдэг байсан байхгүй. Би бол 8 19 оны үед ч юм уу хүмүүс нь одоо гей ч юм уу эсвэл эмхтэйлэг хөөгнлээ тэрэн дээр амар стресстэй яагаад намаа ингэж байгаа юм бол заавал би ингэж суугаал заавал ингэж хүн болгонтой заавал ингэж яг орж харцаал ингэ тэр чинь би хинч тэгж чадсан ш нонстоп шааштай заавал нэг хүнтэй нэг тийм баймааргүй штэ зүгээр л ингээл гашааж байгаа штэ тэгмэд уусаа монголчууд ч дан тийм биш угаасаа л дэлхийд даяараа л тийм байлээ гівүүлсэн те чам шүүмжлэлээр нь. Гэтэ одоо тийш шүүмжлэл чи олон баа шүү дээ. Зарим хүнд хэрэгтэй шүүмжлэлээ. Дорнослоос юм тий. Дууныхаа энийг ингэж энэ дээр нь жоохон ажиллаад үзээрэй бро гэдэг ч юм уу. Тэнгуүч шууд орж ирэл тэнэг яасан гэл. Тэгээ хаа тэд нар бол надад бол юм бүр тоохо болцоох тэгэл тэр нэг эмхтэй гэнэ үү гэдэг. I don't give a fuck. Тэгээд яг одоо жоохон юун дээр нэг бодоод нэг харангуут одоо нэг одоо амар удаан ажиллаад тэ нэг юм дуу тэ крафт тэ одоо ингэж хийгээд тэр гаргацсан байлаа гэж бодоход бүтэн сонсоод одоо ойлгоё гэж сонсоогүй ч гэдэм үү дараа нь тэгж байжсанаа гинт тэрийг тэнэг үгээр орлуулж хэлчих эсвэл ямар нэгэн тэрэн дээр тэнэг юм ярих юм бол миний алж байгаа. Вау. Тэгсэн тэгж бодсон чсэндээ тэгэл окей эн чинь тэгэл энэ хүний бодол тэ заавал энэ хүн энэ гоёвстайн их алба байхгүй ш. Тэгээд окей энэ хүний бодол юм байна. Болно өөрчлөгдөж магадгүй. Энд би нэг заавал attention өгж өөрийгөө ингэж зовоох надаа ямар ч шаардлага байхгүй. Тантай уулзчих бүр амар шаал өөр мэдрэмж авч юм би бол. Бүр амар энэ нээлттэй мөртлөө амар өөр мэдрэмж байна. Энэ мах бүр амар мах гэсэн чиний дуртай бол юм. Стейк дуртай. Ер нь маханд дуртай. Тансан мах, сквал, стейк. Тахоо тэгэл янз хоолнд дуртай л да бүгдээр нь дуртай л да. Гэтэ би яг хамгийн одоо шин би нэг өдөр бол нэг хоолоо иднэ гэх юм стейк л юм байна. Мах бол угаасаа ясан ч хүн иддэг шийдэх байхгүй. Мах будаа байхад тэгэл болсон дөө. Тэг үнэн тэ. Би яг өдөр бол нэг хоол идэх би бодож урах гэсэн гэсэн юм байна тийм. Яа. Маш хоёрхан хоол идэж чаддаг. Гурав ч юм бодоороо бантаа. Тэгээ би тэр гурваа л хөвчлээ. Тэгээд тест нь өөрөөр амттай болохоос бодож ургаа нөгөө яагаад шүлгэн бол бодоотой шүү болчдөг гэдэг шиг тийм. Тэгээд одоо бодоотой оргон дээр азар давс перс систем байдаг Монгол бодоотой орго. Тэр күүчүүж байгаа хэлээ солонгос бодоотой орготой. Жон зеран хэлээ хятад бодоотой орготой. Кари хэлээ кари шит гэл. Тэгэл амар өөрчлөгдөд юм аа. Тэнгисийн хэрэг дээр тэр яг нийт хэдэн нэг байрсан байна. Нийт сар байсан байна. Сар байсан тий. Тэгээд бид нөө бүтэн байгааг болчихлоо. Тал хүртэл байсан. Сар угаасаа яг хэдүүлэхнээ байхаар угаасаа хүн автоматар нэг хүн сайн болох боломж байд юм. Тэ. Тэр байдаг гэж боддог.
Нөгөө зовсонд нөгөө очиод байж байгаа. Хүнд өөр сонголт. Тэгэж хэлэхээр муухай юм да. За Үнэн яг үнэн. Хүнд өөр сонголт өгөхгүй. Чад өдөрт чинь нэг 2 хүн л байн харуулдаг байл та. Аль нэг чинь нэг өөр эмхтэй байх чи тэр 2 хүний хараад авахтал нэг явцын дондоо багсаар дурлаж эхлэх байхгүй уусаа. Тэр бол тийм байдаг. За одоо ингэ чи солонгос байсан төрөө заяа. Одоо тэнгисийн ихт орсон төрөө хоёрын ялгаа нь яг Ямар ч ялгаа байхгүй шүү. ялгаа байхгүй. Миний хамгийн их боддог баримталдаг юм их юм уу? Яг хаанч одоо ямар ч өндөрлөг дээр очсон. Тэгээд би Grammy аваад амар шахтай Оскар аваад Hollywood star болсон ш. Сколтой би өөр одоо ажлууд хийсэн ч би тэгэл нэг зангараа тэгэл хүнтэй зүгээр нэгэл хурхан л харьцал хүнд гэдэг муухай сэтгэлдэл болох төрөлхгүй байх гэж одоо. Чиний одоо celebrity crush юм байна. Celebrity crush Бүр бүх цаг үед одоо ингэ хайрладаг юм байна. бүх цаг үе хамгийн хайртай юу. Амар олон байна. Фантач үү. Надад ч гэсэн бас олон ингэ байсан. За би яг нэгийг л гаргаж ир тавитай. Риана л юм байна дөө баг. Риана би том тухтай байхдаа дуртайсан. Тийм үү? Сакура шиг үү? Нарутогийн нөө. Чи Азууд ер нь хэрэг. Азууд дуртай. Яа нөө нэг Хамгийн дуртай Аз. Хүн бэ? Монгол ч шүү дээ бро. Монгол уу? Тийм шүү дээ. Хамгийн дуртай Аз бол Монгол. Яг хоо хорно молмор Монгол. За тэгвэл чи Монголоос хашилсан байдгүй. Зөндөө шүү дээ. Би ч одоо тэгэл одоо байгаа хөөрхөн ихчин нарыг одоо ч өөр нөлөө өгч. Чи хаашах жоо махтаа тэгэл амар крашж байгаа ихчин нарыг тэгэл. Одоо чи нэг нь хэлчих. Өдөл бүдээс нэлээстэл одоо тэгэл од гэрлэгч юмэд одоо цаашраа журчтаас одоо ундармаа ихчүүд юм уу. Биш тийм пүр өсөөрөө ихчтэй. Яг хийх хүмүүс юм те. Тийм шүү дээ. Тэд чинь жоо мах пүү альтай л одоо кивиг ихснэр ч одоо тэ 3 охин ихснэр тэ swear emotion гэдэг. Тэд чинь амар бага бахтаа амар хөр харагдаж байгаа ч өөр хараад оо тэгэл том болоод. Гэтэ хөшсөн гэж одоо хэлэх юм болов. Тэр чи одоо гоё. Тэгэл гоё байгаа шүү дээ. Хүн юм бас хөвшөр тусмаа гоё олдог бистэ бол хамгийн амар бистэ байхгүй. Тэгээ би бол ер нь тийм байх юмсан гэж ер нь бол боддог байсан. Хөвшөр тусмаа улам л цэмбэгнээ лээ. Улам л цэмбэгнээл тэгэл улам л чавхаажаал те. Чи хүн хөвшин гэж улам л ухаантай болоо те. Улам л experience болж байгаа шүү дээ. Уг нь ингээл болох болно. Тэгвэл яа улам л нөө fine wine гэж ярьдаг шүү дээ. Wine шиг л шавал хамаа гоё юм байна гэж бодсон. Чамд ингээд сонирхдаг хүний чи эсвэл гэрлэг хүн яа эсвэл зүгээр одоо ирээдүйд амьдрах хүн ямар байгаасаа гэж юм өсдөг. Зан чанар нүүр царай ер нь л хамаагүй. Тэгэж нөө expect хийхийг бол өсдөггүй. Ийм байгаасаа тийм. Би ийм байгаасаа гэж бодчих юм бол тэр хүнтэйгээ уулзаад тэр хүн тийм байхгүй байвал тэг би ашиг тэр өөрийнхөө бодолтой эзэмдүүлж амьдрал энэ шиг хүн хаана. Тэр бол яг нөө нэг generally одоо өнгөцөн дөнөд хэлж болно л та тий. Хүн байгаасаа л жөөсөндөө сайн хүн байгаасаа тий хөр хүмүүс хамтлаалаа нэ тэрэл тийм нэ тэгэл асал гэж бүгсэн. Гэхдээ яг ийм байгаасаа тийм байгаасаа яг намайг ойлгодог асал гэж үсэх ба. Ярьж байгаа юмыг гэд сонсоод тархин дотор тунгаагаад зүгээр бодоод тэгээд одоо хариултаа эвтэхнэр хэлээд шах амар тийм багт болох. Тэгээс наан одоо өөрөө за нэг ийм охин байгаа да. Хүн болны төсөөлөл байдаг шүү дээ. Нэг ийм охин гарч ирдэг юм бах та ингэвэл тэгвэл худлаа юм байлаа битээ тийм байгаарай гэж шах. Томгны ажил хэдэн дуу вэ нийт? Нийт 9 дуу байгаа. Тэгээд эсвэл өөр жанрын дуу, өөр жанрын дуу. Тэгээд 5 дээр нь клип хийж гаргах 2 цацагдсан байгаа. Чиний сүүлийн дуу гоё шүү дээ. Баярлалаа. Гоё. Тэгээд одоо 3 дахь клип маань гарцсан байгаа. Тэгээд үзэж байгаа хүмүүсээ байл сонсоорой. Тэгээд тэрний дараа дахиад 4 5 дахь клип гараад тэгээд цомгийн нэл тоглолт төр гэл хийх гэж бодлоо. Гоё. Тэгээ 2 дахь цомог маань бас бэлэн болцсон байгаа. Оо юу вэ? Тэгээд хэдэн дуутай?
2 дахь цомогдод 10 дуутай. Оо. Тэгээд төлөвлөснөр болох нь Ер нь бол- би ч одоо эхний цомог гарах гэж 2 жил болчихлоо шүү дээ Монголд ирээд. Ер нь төлөвлөж болно л та. Түмэт. За. Ерөнхийдөө өнөөдрийн манай дугаараа ер нь бол амар ийм бүр миний авж байгаагүй бүр шаал ийм өөр ертөнцийн мэдээлэлүүд хийж байгаа юм шиг ийм 3D ч одоо 4D болсон юм шиг санагдаад. Надад амар ийм шинэлэг санагдлаа. Өнөөдрийн маань нэвтрүүлэгт ирсэн баярлалаа. За баярлалаа бро. Урьсан баярлалаа. Тэгээ амар гоё орлоо. Би ихтэй сая уг нэмж асуумаар байсан юм байна. Тэгээ яалчгүй толсоохоор боллоо манайхаа. Тэгээ дараа тэгж жагаад дахиж угаасаа өөрийнх нь бас бүр бас гоё. Season 2 гэх юм байна. Доцгоо тэр цомгоод бас бүгдээрээ цацагдсан дээр за ингэ цацсан шүү гэдэг чи бас гоё шийдэж байгаа шүү. Өнөөдрийн дугаарт маань ви сууж ерөөхдөө хамтарч байгаа. Тэгээд ви суужгийн үнэхээр их талархлаа. Дугаар болгоныг маань нэвнэтгэж чаад супер лайтыганда баярлалаа. Хамгийн гол нь 21 наснаас доош хүн хөвдөөс битгий хэлээрэй. Please. Спонсор бэлэг байгаа те. За ингэ манайх угсаа бэлэг жижигхэн бэлэгтэй. Манай спонсор байгууллагаас гэж байгаа те. Гэж байгаамаа. Баярлалаа. Супер лайтхан болон вигхэндаа баярлалаа. Өнөөдрийн дугаар маань өөр өндөрж जैन дараагийн дугаар дээр хэнийг оруулмаар байна бүгдээрээ комент бичээрэй. Тэгээд дараагийн season 2 дээр маань үнэхээр гал бүр үнэхээр шинжлэгдсэн гоё бүх зүйлээ шинжлээд маш гоё эргэж ирэх болно. Тэгээд season 2-д хэнийг оруулмаар комент хэсэг дээр бичээрэй. Тэр хүмүүсээ бүгдэнд би урилга хийлгэнэ. Тэгээд season 2-ороо бүгдээрээ уулзцаая. Баяртай. Баярлалаа.